Орчуулагч текст заяаган орчуулсан хувирал тэргүүд тууж өгүүлгүүд номонд Франц Кафкагийн суут бүтээлүүд болох хувирал туужийн шинэ орчуулга багтснаас гадна Мацаг баригч цэрлүүлэх колонд шүүлт хэмэг өгүүлбүүд мөн монгол хэлний анх удаа орчуулагдсан хүрч байгаагаараа онцлог юм а. Уг номонд Франц Кафкагийн гол бүтээлүүд орсноос гадна тэдгээрээс сэдвэлэн салаалсан утга зохиолын гоц төрөвлүүд болох Франц Кафкагийн хувирал туужийн тухай Владимир Набоковын алдарт лекц бүрэн ихээр Нобелийн шагналт зохиолч Исаак Башивис Зингерийн Кафкагийн найз өгүүлэг. Өнөө цагийн хамгийн алдартай зохиолчдын нэг Харуки Муракамигийн дурлсан зам загвуулгууд багтжээ. Өмнө нь Франц Кафкагийн бүтээлүүдээс Мерсер Монгол хэлэнд орчуулагдчихсэн. За шүүх ажиллагаагаар роман нь бол 2 ч орчуулгаар байдаг. За тэгээд роман нь нэм 2 ч орчуулгаар байдаг. Хэрнээ Франц Кафкагийн хамгийн уран бүтээлийн сонирхолтой тал болох те өгүүлбүүд нь тэр болгон монгол дээр орчуулагдаагүй. Тэгээд энэ хоосон орон зай бол одоо утга зохиол сонирхогч уншигчтай үтэн гонсомор хэрэг юм. Тэгээд би өөрөө Кафкагийн орчуулагчийн өөр бол уншигчийн өөр Кафкагийн бас шүтэн мишэрдэг те миний хайртай зохиолч. Тэгээд тэр утгаараа хайртай зохиолчийн хаан те монгол дээр орчуулагдаагүй бүтээлүүдийг орчуулах нь одоо орчуулагчийн үүрэг гэж үзээд тэгээд Франц Кафкагийн хамгийн алдартай хувирал гэд туужийн ахин шинээр орчуулсан. Модерн утга зохиолын гарамгай төлөөлөгч Франц Кафкагийн хувирал тэргүүд тууж өгүүлбүүдийн утга санаа өгүүлэмж нь өнөөгийн Монголын нийгмийн үйл амьдралтай төстэй гэдгийг зохиолчид хэлж байсан юм а. Тэгэхээр ер нь утга зохиол зааг гэж юу хэлдэм бэ гэхээр нэгдүгээр төлөлийн нийгэм эдийн засаг улс төрийн нэг төвшнөөс нөгөө төвшин рүү шилжих тэр шилжилтийн үе. Түүнтэй адилхан бас хүний амьдрал, хүний оюун санаанд ч гэсэндээ яг тэр нийгэм улс төрийнхөө нөхцөл байдлыг дагаад зааг үүсдэг. Тэгэхээр тийм зааг дээр бий болж байгаа уран бүтээлчдүүд ихэвчлэн оюун санааны хувьд бол бүс их содон, онцгой, тавтагдчихгүй тийм өвөрмөц өнгөтөрхтэй байдгийн сонгодог төлөөлөгч үл яхаараагүй Франц Кафка мөн. Ер нь бол Монголын уншигчид энэ зохиолчийг уншсанаар бол илүүтэй өнөөгийн Монголын цаг үеийг таньж мэднэ. Нэг үгээр бол асар бэртгчин болж байгаа, асар хуваа хичээгч болж байгаа өөрсдийнхөө үнэн нүүр төрхийг магадгүй Франц Кафкагийн энэ сонгодог шахуу болсон постмодернист, модернист уран зохиолын энэ шилдэг бүтээлүүдээр дамжуулж ойлгох нь бол Монгол үзэгчдэд Монголын нийгмийн оюун санаанд бол үн цэнтэй л гэж би өвдөө үзэж байна. Франц Кафкагийн хувирал тэргүүд тууж өгүүлбүүд номыг бүх номын дэлгүүрээс сонгон авч шимтэн унших дуртай ширээнийхээ ном болох бүрэн боломжтой болж байна.